За, сайн байцгаана уу? Намайг Төмөрбатар гэдэг. Би Max Group-ийн Харьяа Цэн газар компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. За, би Max Group 2010 онд уул уурхайн салбарт нь бол ажилтнаар орж исэн. За, тухайн үед орохдоо бол ахлах геологи албан тушаал дээр орж исэн. За, түүнээс хойш 15 жилийн хугацаанд бол ахлах геолог, ерөнхий геолог, төслийн эдийн засагч, за уул уурхай геологи уул уурхай албаны дарга, за одоо тэгээд хамгийн сүүлд нь Цэн газар компани таашаал шохоо үйлдвэрийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За ер нь инженер чигтгүй ажилчтай бол бас өсөж дэвших тал дээр бол Max Group онцгой анхаарч ажилладаг. За үүнээс гадна бол одоо улсын болон олон улсын чанартай маш олон хөтөлбөрүүдэд одоо хамрагдах зүүндээ амжилттай суралцах боломжуудыг бол олгодгоороо бас маш чухал давуу тал гэж хардаг. Цэн газар компани маань 2023 оноос таашаал шохоо үйлдвэрийн төслийг эхлүүлээд за 2025 оны 9 сард бол нээлттэй хийсэн байгаа. За энэ үйлдвэрийн маань онцлог давуу тал гэх юм бол мэдээж хэрэг байгаль орчинд маш ээлтэй сүүлийн үеийн технологи байгаа. За тэгээд үйлдвэрийн хүчин чадлаас нь харах юм бол Монгол улсын нийт шохоо хэрэглээний 20-25%-ийг бол нийлүүлнэ гэж харж байгаа. За мөн энэ өндөр технологийн шохоог бид нар Монгол улсад үйлдвэрлэснээр гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг орлох сайн бүтээгдэхүүн болж байгаа гэсэн үг. За нэгэнт Говьролтой аймгийн Тайшир суманд одоо үйлдвэрийн дэд бүтц үүссэн гэдэг утгаараа бид бол компанийнхаа харах өнцөг алсын харааг бол тэлж өгсөн байгаа. За энэ нь бол яаж яах вэ гэхээр энэ Тайшир сумын шохон үйлдвэрээ түшиглээд дараагийн хөгжүүлэлт буюу барилгын материалын үйлдвэр технологийн парк болоход зорж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа дараагийн үйлдвэрийнхаа суурийг тавиад бүтээн байгуулалтын ажил эхэлсэн яваг дуулгахад таатай байна. За өнгөрсөн хугацаанд ажилласан туршлагаасаа харах юм бол мэдээж хоёр үгийг онцлох дуртай. Нэг нь бол холын зориггүй хүнээс ойрын зовлон салдгүй гэдэг үгийг хэлэх дуртай. За тэр ч утгаараа залуусыг бол илүү зоригтой, тууштай, түүдэн рүүгээ тэмүүлдэг байгаасай гэж боддог. За хоёрдугаарт нь бол бууж өгөх дурггүй. Мэдээж хэрэг ажил хийж байхад одоо үдгийн хүндрэлтэй юм сурч мэдэх бүр мэдэхгүй ч юм зөндөө гардаг. За тэр болгоныг мэдээд сураад цаашаа илүү тууштай ирч хүчтэйгээр тэмцэж амжилт гаргах болов гэж хардаг. За мэдээж хэрэг хамгийн сүүлийн технологи автоматизм үйлдвэр дээр туршлага хөрөнгөлүүлэх өөрийгөө сорих сонирхолтой залуучууд байвал манай үе таалга нээлттэй шүү гэж хэлмээр.